ертөнцийг өөртөө багтааж ертөнцөд өөрөө багтах авгаа гайхамшиг хүн. Монголын төмөр зам төрийн өмчтэй хувьсад компаниг гүйцэтгэх захирал Монгол улсын гавьяат тайварчин Эренцэн хандын Бацүхийн амьдрал үйлсийн тухай түүх тамгалсан он жилүүд хөрөг найрууллын удаах дугаарыг хүлээн авна уу. Энэ дуу хизээ ямагт сэтгэлд ихшгэлсээр хизээч үл тасрах энэ аялгуу намайг орчлон ойлгоогүй явсан гин залуу насанд минь аваачдаг юм. Надаас холдсон цагийн цаглашгүй дурсамжийг сэтгэлд зүмбэртүүлдэг. Он цагийг буцааж орчлонгийн буй бүхнийг ахин эхлүүлэх мэт жаргал хайрладаг. Эд шидийн дотнохон аялгууны чинь өмнө би энгүй хөх орчлонгийн өвс болж ургадаг. Үл гандах, үл хагдрахын өвдсийг чи надад хайрладаг. Эрхэмсэг агаад учирлалтай төгөлдөр яруслын чинь өмнө би эгэлгүй нэгэн шувуулж нисдэг. Эргэцэн сүлжин нисэх хараа цай мэт эрэхгүй энэ л аялгуунд чинь шунан дурлаж бас цаглашгүй хайрладаг. Төмөр замчин хүний бахархал бол галт тэргэл дуурч ган зам жирийгээл хажуугаар сайхан бүтэн дүүрэн ачаатай галт тэрэг сүмгнээл өнгөрөхлөө. Төмөр замчин хүний хамгийн сайхан та. Бүх юмыг тийм ариусгаад ачаад даваад өнгөрч байгаа юм шиг тийм сэтгэл төрд биш тэ галт тэрэг хажуугаар өнгөрөх чинь тийм сайхан шүү тийм. Тэгээ шүн гээл тэр сүлийн тохион харагдаал өнгөрөхний тийм сэтгэл ингээл явчих шиг тэ. Хоолыг ортуулж, хоёрыг уулзуулж, хүмүүсийн хүлээлт, аж амьдрал бүх юмыг тэгээ явж байгаа учраас өөрөө тийм энергитэй байдаг баг. Тийм ба. Ган зам алсад зурай. Зам хөвөрхгүй, жам хөтөл сорил байдаг. Тэртээ үеэс өнөө хүрсэн амьдрал тавилангийн зам, улс орны бүтээн байгуулалт, хүн зоны төлөө хийсэн их үйлс бүтээлийн зам, хиймэр өргөх хурдан хүлгээ дээдэлсэн хүсэл сэтгэлийн зам, хэлж таашгүй орчлонгийн жамыг таньж ухаарсан сэтгэл бодлын зам. Энэ амьдрал юутай өгөөмөр баян бэ. Гараа алдал бас гарцаагүй тулсан он цаг хурууны үзүрт шүргэлцэж магдуучрах маргаашийн өдрүүд алгыг минь халуу дүүгүүлэн хөтлөхөөр завдсан байна. Нэвтрүүлгийнхаа зочдоос асуудаг юм аа. Энэ амьдралын утга учирыг та ер нь хэрхэн эргцүүлдэг вэ? Энэ амьдралыг ер нь юутай зөвөрлөдөг вэ? Яг би 10 настай хүүхэд ингээд сургуульд орно гэд ээжээрээ өвдүүлээд аавынхаа моцоглын ард суугаад ингээд хотод орж ирж ил. Би чинь 20 гаруй жил төмөр замын салбарын төрийн албанд зүтгэсэн байна. Миний хувьд бол хүн өөрөө зөв бодолтой бүх юмд ингээд зүв байж чадах юм бол энийг таарсан хүрээсэн бүх юм чинь өөрөө ирэхгүй аяндаа ингээд бүтэж бүрэлдээд дэмжлэг туслан аваад цаашдаа ирээдүй юмнууд ингээд тардан байгаа явчихдаг юм билээ. Энийг бол би өөрийнхөө амьдралаар ухаарсан. Тэр хүмүүжил юм маань өлөлдөг юм уу? Би ер нь альва юмд бол тэгэж ингээд өөр нэг туйлын ингээд би альва юмыг зөв хийх юмсан, амьдрал ахуйтай ч гэсэн зөв байх юмсан, альва юмыг ихэлсэн бол дуусгачих юмсан, сэтгэл хоёрлогоор зүтгэх юмсан, ингэж явсан ингээд ажил улс маань яагаад ч юм ингээд сайхан бүтээл явчихдаг. Амьдрал гэдэг бол сайхан нэг тийм намхоо нэг тэнгис далайд нэг тийм сайхан завтай тэ ингээд аялж байгаа юм шиг сэтгэлийг амар амгалан. Тэгэхээр амжилтын эзний ард аз жаргалтай амар амгалан гэр бүл оршин тогтнож идэв. Тэгэхээр та гэр бүлээ сайхан танилцуул. Миний эхнэр Мегмрийн Заяа гэдэг бас төмөр замчин. Төмөр замын холбооны мэрэгчлээ. Би тэр тэгэл харны алхасаа сургууль төгсөөл төмөр замд ажиллаж амьдарч байгаа. Тэгээ төмөр зам маань бол өөрөө их тийм хүнд наалтцтай, тийм өгөөжтэй, сайхан газар шүү дээ. Дэмжиж тусалдаг, тийм ээ. Ингэж явдаг газар учраас би тэрийг явдвал нэг гис сатгалан мөр байхын тухайд бол яг үндэ энэ сайхан төмөр зам энэ бол санаа зовхон бол байхгүй. Тэгээд дээр нь аав ээж маань сайхан буян тэр юм мар бол би тэр бол жижиг сайжиг юмд ингэж санаа зовхгүй
битээ өглөө. Тэгээд ажил одоо төрлийн төлөө би ч нэг улаалын зүтгэдэг хүн. Тэгээ би бас их нэртэй баярлдгийг. Би тэр шагналаа аваад гарч иж явахдаа би бас саньтай их баярлж ирсэн. Миний үдий зэрэгтэй бас ингэж сайхан яваа маань ханы маань үүрэг гүйцэтгэлээ гэж ар амьдралын ахуйг авч явахаас гадна бас тэр ханы маань бас өөрийнх нь хүмүүжил, юмд хандлага гэж бас нэг юм айх тэр нөлөөлсөн шүү дээ. Тэгээ энэ бүгд маань ингээл яд цав нийлсэн учраас би ингэж амжилтанд хүрч ингэж яваагаа гэж боддөг юм. Би хүүхдүүдээр нь унган одоо хилтэй болгоё гэж зорьсон. Том охин маань Австрид хуулийн чиглэлээр сурч байна. Хоёр хүү маань одоо хоёулаа бас ингээд англи хэл багасаа сураад тэгээд өөрсдөө одоо өсөлмөл. Би бол бас нэг техник гэж бас одоохондоо хэлэхгүй байгаа. Одооний энэ сайхан хэмжүүлэлт ертөнцид хүн өөрөөхөө сайхан өөрөө юмаа сонгоод өөрөөхөө сайхан амьдрах хэрэгтэй. Бидний одоо дараагийн үеийн амьдралын ертөнц юм бол их өөр болно. Одоо хүн өөрийнхөө яг чадна мэднэ гэсэн тэр хүсэл зорилготой хүрэх тийм мэрэгчлээ эзэмшээ сайхан амьдрах хэрэгтэй. Сэтгэл гэдэг олонгүй далай санжуу. Оёоргүй гүнлэг гэдэг Тэнгэрийг тэгвэл Тэнгэрийн энтэй зүйрлэмгүй эх захгүй талбар хүний сэтгэл буюу. Энэ л энгүй орон зайг эзлэн тээгдэж ирсэн дуртгал бүхэнд хань минь чи хамт бий. Идэрхэн насандаа ханилж сайхан өрстэй болж хаяандан тохиох хатуу верхийг ч хамтдаа давж хамтдаа бас жаргаж яваа юм. Ил хэлтгүй үгүй минь үнцэн сэтгэлд оршин байдаг. Үйлийн үргүй нөмөр түшигт чинь бодолж эндэж үзээгүй учир би тэнүүн сайхныг мэдэрдэг. Чинийхээ харцаар орчлонг толдож зүрхний чин цохилтоор цагийг тоолж элдв чимэггүй эгэл амьдралыг шүтэж ирсэн минь эгэлгүй их буян заяа. Ингэж бодлоо. Өнөөхөл сэтгэлийнх нь олонгүй цэнхэр нууранд шуудын дуулал найрсаж өн холын бодол өндөрт дүүлэн нисвэ. Бид бол энэ амьдралаас авах таашаал цаглашгүй их ариун юм. Их ажлын дундуур бас хаяа даамс хийж таашаал авдаг сайхан мөч гэж байж л таараа. За яг энэ саяны том бүтээн байгуулалтын үед бол 2 жил гарангийн хугацаанд бол яг үнэндээ бол ёстой. Юун тэрнтэй мантай явлаа. Хамгийн сайхан мэдрэмж авдаг зүйл бол нэг уяан дээрээ очиод тэгээ нэг морин гэдэг сайхан хөслөөд ирэхдээ тэр нэг сайхан хөсийг усаад тэгээ ингээ морин хараа суучихлаа одоо ер нь хаач байхгүй л одоо их сайхан одоо мэдрэмж таашаалыг авдаг. Морд нэг сайхан тарлаад одоо ингээд ирээд хөлс нь үнэртэй тэгээ хөлсийг усаад тэгээ нэг сайхан өвсөн донд ингээд суучихгүй юм аа. Мөн ч сайхан шүү. Төгөө ингээд сэргэлсэн сумчаастай айраг дуута адуу малын сайхан хоймор үлгий. Тэр уус шиг дүнжгэр хөхөөгөд өдөржин морд шинжээл ингээд налаатал суучихсан тийм уян зэл дээр. Тэгэл айраг цалиулаад адуу малын тухай яриа хайлгаал. Ер нь л Монгол нутаг тэр дундаа энэ 100 намрын энэ дэлгэр цагууд мөн сайхан шүү. Яг би бас энэ төр засгийн буйнд олон л одоо сайхан гадаад орон одоо юмар явж үзлээ. Тэгээд ингээд эцсийн юм бүлэгт бодож байхад надад нэг тэр 11-ний өглөө азраг мортох. Тэгээд нэг сайхан гин голоо тэр арайны газар руу явж байгаа. За тэгээд дээр нь студионт наадмын 5-5 эхлэх хоёр шиг сайхан юм байхгүй шүү. Үнэхээр их сайхан шүү. Тэгээд яг би эндээс үүдээд юу гэж боддог тэр зэрэг энэ бид одоо энэ хоош тийм нэг ямар монгол хүн байх юм. Сургууль соёлоороо дамжуулж хүн болгон аав ээж болгон хариуцлагатай үр хүүхдтэй одоо энэ ёс заншил уламжлаа одоо бүр нэг ороод л одоо над мат чиг одоо ингээд мөр харгуусаа такваад тахын юу юм. Тэрийг мэдэрдэг, тэрийг очиж үзүүлдэг, харуулдаг. Тэгээд орчин үеийн өндөр боловсралтай энэ орчин үеийн одоо соёлыг өртөө авцсан нэг тийм нэг монгол хүнийг бид нар бий болгох хэрэгтэй юм билээ гэж боддог. Энэний төлөө одоо манай энэ боловсролын систем аав ээж нар одоо бүгд монголчууд бүгдөө л одоо хичээ зүтгэж өөрсдөө ховь нэмрийг оруулах хэрэгтэй. Өөр өөрийн нууцтай, өөр өөрийн өнгө гэрэлтэй. Тэгээд энэ хорвоо ертөнцийн эцэс төгсгөлгүй юмаа гэдгийг сануулах гэж модны навч хагдардаг хэдий ч хавар ахаад одоо борог өвсөнд ороос үндэс тэлж газрын хөрсийг сөвлөж үндийдэг гэд бодохоор энэ амьдрал өөрөө бас их агуу нууцтай юм. Хамгийн их сайхан дурсамжтай холбоотойгоор ч юм уу ингэж дээдэлж авдаг үйлрэл ер нь хүн бүхэнд байдаг шүү дээ тий. Нэг тийм амдаж яадаг үйлрэл байдаг шүү дээ. Таврын үйлрэл одоо хамгийн сайхан. Хөх ногооны өмнөр татаал. Бүх юм ургаж цэцгэлж амьтаа бүхэн үрчиж төлждөг юм л болоод тэр юм уу. Яг хөтөө нөгөө хүн чинь одоо ингээд жоохон нас одоо ингээд яваад ирэхээр хавар угаан их таардаг юм байна. Тэгээ хаврын үйлрэл ягаад ч юм надад нэг сайхан юмны өвдөгтэйс ингээд нэг сайлмагтаал ингээд нэг уулын ар дээр ингээд нэг үсрэгцэн байдаг. Тэгэхэд ингээд нэг мортой ингээд нэг алхахаар ингээд тожигноод л. Тэгэл тэр алсад
төлийн дуу цагнаал. Нэг тийм гоё. Тэр надад их тийм сайхан санагддаг. Ирж яваа цаг гэдэг их сайхан. Хаврын үлрэлт ачин дуртай да. Тэгээд хаяа бас нэг ингээл хавар сайхан гол горох ингээд сорж өгнөд хэрэгтэй зэрэг зориуд бүр ингээд очиод хажууд нь сууж ингээд сонсдог байхгүй. Бацух гавьяатын унган нутаг Төв аймгийн Сэргэлэн сум. Эмээ дээрээ өсч хурдны мөр унаж хайртай хурдан завдартайгаа салхи шиг дүүлж хувь тавилангийн дуудлагаар төмөр замчин болсон түүний амьдрал эгэл энгүн. Харин би хүн байж энгүү тэнгэрийн эрхэс оддоор зүйрэл байсан бусдаас тодорн гялалзах онцгой нэгэн одуулж гих хүсэл тэмүүллийн замаа өөртөө нээсэн давтаг бишгүй ертөнц. Төмөр замын ашиглалтын инженер мэргэжил эзэмсэн тэртех 1998 оноос хойш Монголын төмөр зам хэмээх их айлын нөр үйлсэд 20 гаруй жилийн хүч хөдөлмөр сэтгэл зүтгэлэн зориулж яваа эрмэн бүтээлч эрхэм. Тэрбээр ертөнцийн амьдралын эхлэл хавар байдагт ирэхгүй итгэдэг. Тэгээд ч тэрөө шуудын сүрэг бодлын хур сүгнэн ирэх хавар цагт дуртай. Үндэс бүхэн төлжих энэ цаг өсч төрнж байгаа хүүхэд үе идэрхэн нас цовоо цолгон бүхний бэлэг тэмдэг илэрхийлэл болдог бол намар харин өтөл насны ухаарал бодлогошрлыг сэтгэлд айлсуулдаг. Өөр үндсэндээ халуун амиа даатхан хагдардаг байгаль намар ихийн алтан шаргал хөвлөд тээгдэн буйг анзаарахгүй хайрлан энерхийн дотн бүлээн зөн ухаарал эргцүүлэлд бодол сэтгэл нь өөрийн ирэхгүй эзэмдүүлдэгэ бас нуугаагүй. Энэ эрхэм хөдөөх ахуйгаа дээдэлдэг илгэмсүү гэгэн сэтгэлдэн. Тэрбээр хизээ ямагт гэрэлтэж явдаг нэгэн сэтгэл хангалуун инээмсэглэж хинтээ чатгай хүндлэл дүүрэн мэндэлж ямархан нэг баяр догдлол дунд амьдран буй мэт ориглуун жавхаатай амьдрахын ухаан гэж би хорвоогийн жамаар нас нэмвч зүрх сэтгэлээ дүрлзүүлж явахын утга учир хүнээсээ л шалтгаалдаг. Тиймдээч бусдын сэтгэлд хүндлэгдэн мэрэгжил мэдлэгээрээ үнэлэгдэж бүтээл санаачлах хийгээд Монголын төмөр зам хэмээх их айлын бодлогыг зангидан авч явах нөр их үүрэг хариуцлагынхаа нэр төртэй эзэн байж ажил үйлсдээ хүсэл тэмүүллэн өгч амьдралыг таашаан амталж яваа билээ. Адуу мал ахуй нутагтай амин ойр хүний сэтгэл халигуун цалгуун байдаг. Тэр хэрээр хүнтэй амархан танилцаж халуун дотноор илгэмсэн нөхөрлөж хэн хүний өмнө цоож цуурахгүй амьдардаг юм. Үзэж туулсан бүхэн хүнийг илээж эмтэлж цуцаан сулдайж болгоч альч цагийн өнгөнд алдаж гээшгүй чанар бол хүн байх гэдгийг тэрвэр эрхмэлдэг билээ. Хэрвээ ингэж бүх юм урсаад өнгөрч байгаа. Биднийг хүлээхгүй. Тэгэхээр биднийг хүлээхгүй юмны төлөө бид шаналлах эцүү гэж бодож л дээ. Хүн одоо юунаас ч аж аргал гэдгийг ойлгож болно. Миний араа аж аргалтай байгаа юмны одоо хамгийн одоо мэдэрсэн зүйл бол хүн өөрийнхөө эрхэлж байгаа ямар ч ажил бай. Тэрийг тэгж инээж хийж байгаа юм. Хамгийн гоё. Тэр нэг өдөр өнгөрүүлж байгаа юм шиг нэг тийм усад ханддаг. Засварын газар ингээ машинаас засуулж байгаа байхгүй. Тэр нэг хоёр залуу байх. Гэхдээ тэр ямар их гоё те тэр ажлаа баяр баясгалантай хийж байна. Энэ бол аж аргалтай амьдч байгаа. Тэгээ тийм хүний ч юм уу хийж байгаа юм хүртэл сэтгэлээс. Тэгээ тэр хийлгэж байгаа хүн төрт тийм итгэл дүрэн баг. Тэгэхээр альва хүн юу ч хийсэн бэ тэрийг чин сэтгэлээсээ хийж байгаа тэр аж аргал. Тэгэл цаг хугацаа урсчихна. Хүн өөрөө зөв бодолтой альва зүйлийг хийж бүтээх гэсэн зорилго чигтэй тэр юмдаа тийм хоёргүй сэтгэлээр альва нэгэн одоо ирэх ашиг тэр янз бүрийн юм ингээд оролцох ингээд зүтгэж явах юм бол хаандаа одоо тэр өөрийн чинь хүссэн зорьсон юм бод сэтгэж байгаа юм чинь ингээд биелээд бүтээд ирдэг юм байлээ шүү. Хүн зөв ягууд найз нөхдөд чинь хүртэл тусал дэмжиж гэж гүйтг өөрсдөө годомжинд нэг тааралдаад хоёр ус олсон хүртэл өө тийм үү наадах чинь нэг юм штэ ингүүл зөв штэ ч гэдэг юм ингээд нэг сэтгэлийн дэм өгдөг тийм. Яг би одоо нэг 23 жилийн төмөр зам төрийн албан зүтгэсэн тэгээд бас алдарцол одоо энэ том бүтээн байгуулалтыг одоо өдөртөн манлаж явсны хавьд хэлж байгаа шүү. Тэгээс би нэг актер одоо хүн сургаал ном альтаадах тийм хэмжээний ч гэж одоо өөрийгөө ойлгохгүй байна. Яг одоо миний нэг дутагтай тал болж байгаа ном уншдаг, номлороо суудаг. Тийм л одоо хүн залуучууд одоо хүмүүст хэлэхэд бол ном уншаарай. Ном уншсан
сэтгэдэг юм аа. Сэтгэсэн хүн санаачд гаргадаг юм аа. Санаачилсан юм чинь өөрөө чинь хүсэл мөрөөдөл одоо юм төрөх том одоо зам гүрч болдго юм аа гэдгийг одоо хэлэндээ. Тэгсэн мэрэгжил ер нь хамаагүй. Ер нь хамаагүй. Яг гоо би эхлээд бол одоо оюутан энэ байхдаа бол мэрэгжлийнхаа ном зохиолыг их уншдаг байл. Сүүлдээ бол одоо энэ хүмүүсийн намтруудыг уншдаг болсон. Хүний намтар гэдэг чинь юу вэ? Тэр тухайн улс орны тухайн нийгмийн бүхэл өнгө төрхийг яг л илээд өгч байгаа байхгүй. Одоо хамгийн түрүүнд хэлэхэд бол бодиттой юм би одоо яг туртай. Хятадын түүх, Оросын түүх, Америкийн нэгдсэн улс гэсэн 3 улсын түүхийг заавал уншаарай гэж. Тэгээ цаашаа юм унших хэрэгтэй. Эх нутаг чамтайгаан бид нэгэн тэнгэрийн дор зэрэгцэн оршиж таны анир гүмхэн хэрнээ сүрлэг ахгүй бидний сэтгэлтэй сүлэлдэн зайгүй сүлбэлдэн байна. Биднийг тэжээн тэтгэх салхины үнэр тунгалаг агаар тунран холилдож эргэх цагийн дөрөө харшуулан навчсан чимээ цасан ширхэг борон туслын хамт биднийг зорином. Өвсөн завсраар ялдамхан гэрэлтэх тэргэл сар шөнөөр ургах цэцгсийг бүүвэлэн нойргүй хонох адил хаа нэгтээс илгээсэн унган нутгийн халуун сэвшээ тэнд мөнхөлсөн амин дуртгалууд бидний зүрхийг дайлж өр дэнслүүлэн бодол өлгийд хорготон шунах тэмцэн амьдрах бүтээн үйлдэхийн гэгэн хүсэл ус нутгаан гих амин хайр аминчхан цагаахан дуртгал 3 минь энхэн зур эвдсэн тэвэрлтнэ. Сайн сайхан одоо ажиллаж амьдрч явах гэдэг бол санааны сайхан амьдрах санааны гэж имам маань хэлдэг байсан. Тэр үний юм бэл. Одоо ингээд та нэг бас нэг нутаг мутг руугаа явах юм. Тэгээ явж хаад нэг л зүйл их одоо янтаа гэж бодогддог болсон. Юу гэдэг зэрэг ичи аав минь байхгүй болчиход энэ нутгаар би явах. Тэр яах болтол гэж тэгж бодогдож эхэлдэг юм байна шүү. Тийм учраас баг залуу байхаа хүмүүс ичи аавгаа их сайхан хайрлаарай. Ичи ааваа хүндэлж тустай болж байгаарай гэж л одоо захида богд үнжин гарахтаа залбирч давгаа ээж минь алтан голоо минь алтан төрөмийн сүлдөршөөл гэж одоо байгаа. Залбирч явдаг хүн шүү дээ. Бацсах гавьяат нутгаа бодох дуртай. Ус нутагтан цуг адуу мал аху орчил аавал ижийн сэтгэлд нь амилаад ирнэ. Талд дуу эсгэрэн адууга хураах сайхансан. Талд бас дуу аялах гойсон. Сэтгэлийн жавхтас дөргүүлэн нуугих аялгууг их талын дурдан салхи эмхэрдэн шингээж аваад нүд алдам тэртэг зорин алсарна. Тэнгэрийн хаяатаа уусан алдрах их талд бодол хүртэл уужуу. Энгүй талд үүр хаяарах наран мантхыг харах энэ орчинд хоргодон шунахын бас нэгэн жаргал. Талд тэнгэрийн захгүй зэлгэр өнгөн оёоргүй гүн. Осор бүчгүй орчлонгийн дор бодол хөвч суухад дуртгалын цэнхэр зэрэглээ тэртээ туналцсан сэтгэлийн алтан хараа цайнууд зайгүй сүлжилдээд нэг л ёр бусын. Алсран холдсон бүхэн сэтгэл дамлах цагаар ахуй орчлоосоо нисэж холдоод анир гүмийг нэвтлэн ард хоцорсон он жилүүдэд зорчих ямархан таатай. Дурсамж бол оюун санааны эрхэмсэг гүр өнгөрснийг өнөөтэй холбох ган аргамж өөрийгөө олж харах үнэн түүх буюу. Хөрөг найрууллын өмнөх дугаараар Бацсах гавьяатын ажил мэргэжлийн хүрээний цараатай үйлс өгсүр замаар явж ирсэн үнэн амьдралын түүхийг өгүүлсэн. Саяхан улс орны том бүтээн байгуулалтын ард амжилттай гарч Монгол залуусын хүч хөдөлмөрөөр эзгүй эрэм говьд барьж байгуулсан төмөр замын нөр ажлыг ахин өгүүлэхийн учир бас бий. Монголчууд анх удаа өөрсдийн хүчээр ямар нэгэн одоо гадны одоо зөвлөх юм авалгүйгээр одоо түүхэн одоо том бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэлээ. Энд чинь дэлгэмэл уртаараа 463 км төмөр замд бариад дуусч байгаа. Ингээд чадлаа. Тэгээ энэ дээр бол монголчууд, монгол залуучууд их орондоо ямар ч одоо бүтээн байгуулалтыг хийж чадхаар болжээ, чадвартай болжээ гэдгийг л одоо нотлон харуулсан. Хулан шувуу хөөс салхигураас өөрөмгөө эзэнгүй эрэм талд очиж төмөр зам барина гэж манай компани нь одоо 10 цагаан гэртээ 6 шар машинтай ингээд эхэлж
хэрэгжүүлнэ шүү дээ. Ажил маань одоо ингээд дуусч байгаа. Сэтгэл их багарч байна да. Тэгэхээр олонний хүч оломгүй талаа. Бид одоо ёстой эрмэг дээр ихээр зүтгэсэн. Тэгээ төмөр замын төсөл маань өөрөө ганц одоо ингээд замаа барих биш. 10 ийм дэд бүтцийн төсөл зэрэг эхэлчихэж байгаа. Тэгээ энэ бүгдийн одоо уялдаа холбоог ангид зохион байгуулж, техникийн даалгаврыг боловсруулах, зургийг хийх, магадлах. Үнэхээр 2 жилийн хугацаанд бол ёстой нэг унсан морины амгай хөрөх завгүй л одоо тавхилаа шүү дээ. Альва одоо ажлын ард гарна гэдэг бол хамгийн сайхан. Тэр ард гарсны дараа яг таны хэлдгээр бол цааш хийх хүсэл мөрөөдөл улам одоо урам зориг өгдөг юм бэл. Энд бол 2 ач бүгдэл баг. Нэгдүгээр манай одоо 6 тэрбумын нөөцтэй одоо тэр өмнө говийн тэр монтог госч нүрсний орд маань бас нэг тийм тусгаарлагдах маягтай тий. Бас энэ төв юунасаа нэг юм ямар ч стратегийн том ордоо гол үндсэн магистрал шугам төвтэйгээ холбоотой бол. Энэ бол одоо хамгийн том ач бүгдэлтэй. Хоёрдугаарт нь бол ер нь бүх зүйлийг бас ингээд зоосны нөхөр харах гэдэг бол нэг өөр. Ер нь бол төмөр зам барай зам байна гэдэг бол ямар нэгэн байдлаар ашигтай. Зам дагаж хөгжил ирдэг. Тэрийг одоо ажилуулж авч цаашид өндөрөөр ашигтай байх нь бол одоо дахиад бидний үүрэг. Энэ эзэнгүү тал нутагт өн амын сууршилны одоо зэрэгжилтэй ийм газар төмөр зам барьж энийг дэд бүтцээр холбоно гэдэг маань улс орны маань тусгаар тогтнол тийм ээ. Тийм засаг энэ юмд бол үнж башгүй нэмэртэй. Шилээд даран айсвэ шинэ өдөр болгон мэдээж сайхан халигд цалигсан олон 10 зорилго товлол таны өмнө одоо бас мэдээж тодорхой байгаа нь лавтай. Царатаагаас нь бас хуваалцуул хувь хүнээ болоод Монголын төмөр замын их салбарт оруулах ирээдүйн маргаашийн хувь нэмрийн дүр зураг бас харагдана гэж бодож байна. Одоо бид энэ төрөөс төмөр замын тээврийн талаар баримтах бодлого заасан чиглэлийн төмөр замуудаа маш яралтай барьж байгуулах хэрэгтэй. Ингэснээр бид нар бол энэ түүхий, эдийн эрдэс баялгаа дэлхийн одоо зах зээлийн үнээр зарж эдийн засаг өдөн дэшин татаж эдийн засаг маань сэргээд ирвэл одоо нөгөө хүн амын эрүүл мэнд боловсрол гэдэг одоо чухал асуудлууд руугаа анхаарч манай улсын далайд гарцгүй гэж яг үндэ бол манайх маш том далайд гарцтай ус ахгүй яг үл энэ урд хөрш төршгээд одоо түүхий одоо энэ материал одоо юмны том уут тэгэхээр энэ одоо алтан боломжоос үүрийг ашиглаад яг би зөв тээврийн юм учраас тэгэж жилжин хүмүүс олж магадгүй шүү. Ер нь энэ боломж олцог ашиглаад энэ далайд гарах худалдаа 8 их нь тээврд тэр тусмаа төмөр замыг л одоо маш яралтай ашиглалтанд орж байх хэрэгтэй байна. Өөр бидэнд шууд үр дүнгээ өгч тийм бодит одоо салбар бол надад харагдахгүй байна. Бусд нь бол одоо урт хугацаатай юу. Томоохон одоо энэ орд газруудаа эдийн засгийн хэрэглэлтэнд оруулж аваад за тэгээд чаддаг бол энэ завсраа нөгөө босруулах үйлдвэрээ байгуулад нэмэн хүртэх шингэхэд харахад одоо бүр сайн байна. Ашигт малтмал одоо энэ эрдэс баялагын ариун их нөөцтэй 3 сая хүнтэй байхаар одоо нэг хүнд одоо хичнээн сая мянган доллар ногч байгаа. Гэтэл энэ логистикийн чадахгүйгээс болоод энэ маань одоо явахгүй шүү дээ. Тийм учраас энэ логистикээ хөгжүүлээд худалдаа тээврийн гэсэн одоо хичнээн улс байна манайхтай. Даанч одоо энэ нөгөө логистикийн тээврийн салбар дэд бүтцийн хөгжид бидрийг ингээд чөтгөрлөж байгаа. Энэ дээр одоо ямар нэгэн хоёр үе сэтгэлээр шууд одоо энэ рүүгээ бүх анхаарлаа тавиад нэг зорилго тавиад энэний хадлаг зүтгэжмээр байна. Тэгээ энэ дээр бол бас 2 жилийн бол бид өнөөдөр төмөр зам ячааны хүн даацын одоо төмөр замыг ямар өртгөөр барьдаг бодит өртгийнх нь одоо Монголын төмөр зам компани ч одоо бас нэг дэд бүтцийн салбарт тус оруулсан бас нэг томоохон юм дээр штэ. Бодит өртгөөр нь одоо барьж болдго юм а гэдгийг бас харуулж чадсан байхгүй. Одоо зүүн хойд Аз руу гарах хэрэгтэй байна. Тэгээ нурагшаа хаашаа баруун бүс рүүгээ тийм ээ ингээд төмөр замынхаа нүдийг яралтай одоо ингээд барьж байгуулад өчгөн бол бидний төвжил дэвшил ирээдүй бол том ойрхон байна. ертөнц мөнх бус хийгээд альва бүхэн ирж буцах, хагцах, учрах, зовох, жаргахын дэнсэн дунд тэрэгний хүрдмэт тасралтгүй өртөөлдгийг сануулдаг. Гэхдээ орчлонд ухаарлын намрыг илгээдэг. Өдөн цагаан цас энгэр заамаар хаялхад өр сэтгэлдээ бодол хунгарлуулаг гэж өвлөрдөг. Догдлон мөрөөс хин жаргалыг мэдрүүлэх л гэж мөрөөдлийн хаврыг эргэх цаг энгэртээ бүүвэлэн авчирдаг. Ус мөрөн уул сангайдаг хүмүүн биднийг илүү ойртуулах л гэж дэлгэр зун дэлгээтэй үүдээр айлсдаг. Барим тавин хэлж чадамгүй хаа холын сураг мэт хаалга тогшин удахгүй сонсдох халуун дулаан чимээ мэт айсгүй цагийн зүн тээсэн аялгуу уянгалсаар л буй орчлонгоос сайхныг амдан тосож анирдан мэдрэх юутай гэгэм бэ. Монголын төмөр зам төрийн өмчтөй хувьцат компани гүйцэтгэх захирал Монгол улсын гавьяат тээвэрчин Эренцэн хандын Бацхүн амьдрал үйлсийн тухай түүх тамгалсан он жилүүд хөрөг найрууллын удаах дугаарыг сонсголоо. Бэлтгэсэн сэтгүүлч Сосор Бурам, найруулагч Жамбал Дорж, нэвтрүүлэгч Амар Жаргалан анхуулд.